Гуанчжоу хотын танилцуулга. Гуанчжоу хот нь Хятадын хамгийн өмнөд муж болох Гуандун мужийн төв хэсэгт байрладаг. Зүүн талаараа Хуйжоу, баруун талаараа Фушан, хойд талаараа Шаогуан, өмнөд талаараа дэлхийн үйлдвэр гэгддэг Дунгуан, Зуншан хотуудтай холбогдсон Далай гатлаад Хонконг, Макаотой залгагддаг олон улсын худалдааны төв юм. Нийт талбай нь 7434.4 квадрат километр, 2024 оны байдлаар байнгын оршин суудаг хүн ам нь 18.9 сая, гадаад жуулчдын тоон 5 сая, GDP нь 3.80 юан байгаа. Гуанчжоу хот нь 2000 гаруй жилийн түүхтэй 1757 оноос 1842 оны хооронд Чин гүрний үеийн худалдаа хийхэд нээлттэй 5 бомбт үүсгэс өмнө Хятадын цорын ганц гадаад худалдааны бомбт байсан. Цахим худалдааны импорт-экспорт борлуулалтаараа 8 жил дараалан улсдаа 1-р байранд орж олон жилийн турш олон улсын үзэсгэлэн байгуулсан болон үзэсгэлэнгийн талбай тоо хэмжээгээрээ улсдаа 2-дугаар чигсдэг. Кантон Фэр үзэсгэлэнгийн 67 жилийн хугацаанд борлуулсан барааны хэмжээ нь дэлхийг 66 удаа тойрох боломжтой. Дэлхийд дээрх 3 хувцас тутмын нэгэнд Гуанчжууд үйлдвэрлэсэн. Баян нисэх онгоцны буудалд өдөрт дунджаар 200 мянга гаруй зорчигч хүлээн авдаг. Гуанчжуугийн сувдан гол нь Гуанчжуугийн ээж гол бөгөөд Юнан Гуйжин өндөрлөгөөс эхлэн Гуанши Гуандун мужаар дайран урсаж, эцэст нь өмнөд Хятадын тэнгис рүү нээлдэг. Голын нийт урт нь 2320 км, 180-аас 500 м-ийн өргөнтэй, 2-оос 8 м-ийн гүн. Гуанчжуу хот дотор урсдаг урт нь 96 км орчим байдаг. Сувдан гол нь Хятадын 2 дахь том усан зам бөгөөд эртээр үеэс тээврийн чухал хэрэгсэл байсаар ирсэн. Сувдан голын ачааны хөлөг онгоцнууд жилд 20 сая орчим контейнер ачаа гаргадаг бомбт буюу Гуанчжоу Нанша бомбт руу шууд явж, улмаар Нанша бомбтоор дамжуулан олон улсын зах зээл бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Сувдан гол нь Гуанчжоу хотын төвд байрладаг бөгөөд Гуанчжоу 3 өндөр нь голын 2 ирэг дээр баригдсан. Гуанчжоу 3 өндөр гэдэг нь Гуанчжоу хотын хамгийн өндөр 3 барилга буюу Гуанчжоу цамхаг, баруун цамхаг, зүүн цамхаг юм. Гуанчжоу цамхаг, Кантон Тауэр, Гуанчжуугийн шинэ телевизийн цамхаг, Гуайлыг цамхаг гэж нэрлэгддэг. Загвар зохион бүтээгч нь эмэгтэй хүний бие галбир Гуайлыг бэлхүүснээс санаа авч зурсан. Барилгын ажил нь 2005 онд эхэлж 2010 онд дууссан ашиглалтанд орсон. Нийт өндөр нь 600 м. Энэ нь Хятад дотроо хамгийн өндөр цамхаг бөгөөд мөн Гуанчжоу хотын түүхэн дурсгалт барилга юм. Доторх байгууламж нь 433 м-ийн өндөртэй үзүүрийн танхим, шалан бүтэн эргэлддэг ресторан, 450 м өндөрт байрласан алсыг харагч, мөн 116 м-т байрласан кино театртай. Гуанчжуугийн олон улсын санхүүгийн төв буюу IFC баруун цамхаг 437.5 м өндөртэй, газраас доошоо 4 давхар, газраас дээшээ 107 давхар. Энэхүү барилга нь дэлхийн шилдэг 10 супер өндөр барилгаар үнэлэгдсэн. Дотроо 1-ээс 66 давхар нь офис, 67-оос 100 давхар нь зочид буудал, дээвэр нь Хятадын хамгийн өндөр нисдэг тэрэгний буудалтай. Чоу Тайфуг центр буюу зүүн цамхаг 530 м өндөртэй, газраас доошоо 5 давхар, газраас дээшээ 111 давхар, 10 тэрбум ёны өртөгтэй боссон барилга. Үйл ажиллагаа нь 5 одтой зочид буудал, олон улсын орон сууц, худалдааны төв молл, Fortune Global 500 жагсаалтанд багтсан компаниудын офис. Гуанчжуугийн бусад жуулчдын сонирхлыг татдаг газрууд нь Гуанчжуугийн Мастер Копи барааны зах, Гуанчжоу амьтны хүрээлэн, Чимлонг Диважин, Чимлон усан парк, Бээжин аялагчдын гудамж Буддагийн сүм, Парк Централ гэх мэт олон газрууд бий. Гуанчжоу, Макао, Хонконг, Хайнан аяллын хөтөч, буудал захиалга, ачаа тээврийн илгээмж Хятадаас шууд Монгол руу интернет бараа захиалга, онгоцны буудлаас тосох, билет захиалах гэсэн үйлчилгээг доорх хүч чадвар холбогдсон нэг дороос аваарай.